Оройн минь Мария Луиса эгчээ. Бурхан таныг ивээх болдгоо биднийг зорин ирж манай чуулганд зочилж байгаад маш их баярлалаа. Би танд Библиэс нэгэн асуулт тавимаар байна. Ингэхдээ үүнтэй холбогдуулаад Сургаалт Үгс номын 22 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлийг унших гэсэн юм. Энд бичгтээ явах ёстой замаар нь хүүхдийг сурах. Тэрээр үтэлсэн ч түүнийг орхихгүй гэсэн байна. Миний асуулт хүүхэд хүмүүжүүлэхтэй хамааралтай юм. Энд бичгтээ бид хүүхдүүдээ бага байхаас нь Бурханы зүйлд сургах ёстой гэсэн байна. Гэвч энэ нь тухайн хүүхэд өсвөр насны дээрээ ирээд Бурханаас холдож өөр замыг сонгохгүй гэсэн баталгаа биш байдаг. Учир нь Бурханы замыг мэддэг. Чуулганд өссөн хүүхдүүдийн дунд зарим нь Бурханы замыг дагсан хിവэрэ байхад, зарим нэг нь Бурханаас холдсон тохиолдол ажиглагддаг. Үүнтэй уялдуулаад би танаас эцэг, эхчүүдэд болон удахгүй аав, ээж болох гэж байгаа хүмүүст зориулан үр хүүхдүүдийг нь Бурхан нэгүсэж, тэднийг Бурханы замаас холдуулахгүй байлгахын тулд юу хийх ёстой вэ гэдэг дээр зөвлөгөө өгөөч гэж гуйх гэсэн юм. Учир нь миний бодлоор эцэг, их хүн бүр үр хүүхдээ амьдралынхаа туршид Бурханы зам дээр байгаасаа гэж хүсдэг болов уу? Бурхан таныг ивээг. Би ч бас таны хэлж байгааг сүм дээр ажиглаж байсан. Бага байхдаа хүүхдүүд сүм рүү дуртаяа ирж, Магдалины дуу сурч, Бурханд залбирч, Бурханд зориулан дуулдаг байсан ч өсвөр насн дээрээ очихороо гинэт сүмээс холдох нь бий. Ийм тохиолдлыг би харж байсан. Гэвч миний бас нэг ажигласан зүйл бол эдгээр өсвөр насныхны ихэнх нь хэдэн жилийн дараа дахин буцаж ирдэг. Тэд сүм рүү, Бурхан руу буцаж ирдэг. Энэ нь надад үнэхээр сайхан санагддаг. Харин эцэг хүний хувьд, их хүний хувьд бид нар юу хийх ёстой вэ? Бид хүүхдүүдийг хүчээр Бурханд итгүүлж чадах уу? Бид тэдний сэтгэлийг хүчээр Бурхан руу эргүүлж чадах уу? Үгүй юм. Итгэлийг хэн ч тулгаж чадахгүй. Харин бид нар өөрсдөө тэдэнд гэрчлэл болох ёстой. Бид тэдэнд өөрсдийн амьдралын хэв маягаар, итгэл үнэмшлээрээ, хүмүүжлээрээ, хайраараа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Гэр бүлээ хүндэлж хайрладаг, тогтвортой гэр бүлийг эрхэмлсэн тийм эцэг эхчүүд байх ёстой. Би өмнө нь хэлж байсан. Гэр бүл дотор тэр тусмаа эхнэр нөхөр хоёрын хооронд хэрүүл, маргаан, нэгний үл хүндэлсэн байдал байх ёсгүй гэдгийг. Нэгний гомдон, муухай үгээр доромжлох, хардах гэх зэрэг нь ерөөсөө байж болохгүй юм. Хэрв гэр бүлд ийм зүйл байвал хүүхдүүд юу тэндээс олж харах уу? Тэдэнд ямар мэдрэмж төрөх үү? Хэрв гэр бүлд хайр үгүй болж, нэг нэгний араар нь тавьсан, гудал хуурмаг, нүглэр дүүрэн бол хүүхдүүд үүнийг харж, үүний дор шаналдаг. Гэвч эцэг эхүүд Бурханыг бүх зүрх сэтгэлээсээ, үнэмчээр хайж, Бурханы тааллыг дуулууртай дагах юм бол хүүхдүүдийн зүрхэнд тэдний энэ үлгэр дуурайлал нь хадгалагдан үлддэг. Библиэд явах ёстой замаар нь хүүхдийг сурах. Тэрээр үтэлсэн ч түүнийг орхихгүй гэсэн байна. Библийн энэ ишлэл бол Бурханы амлалт юм. Өөрөөр хэлбэл, зарим нэг өсвөр насныхан хэсэгхэн хугацаанд Бурханаас холдсон байлаач, энэ амлалт хүчинтэй хിവэрэл байна. Бурхан тэднийг буцаан авчрах болно. Тэгээд тэд Бурханыг дахин хайж эхлэх болно. Тийм ч учраас бид гэрчлэл өгдөг. Бүгдээрээ үлгэр дуурайлал болж амьдарцгаая. Бурханыг бүх зүрх сэтгэлээсээ хайцгаая. Учир нь Бурханыг хайгаагүй, амар амгалан үгүй, хайр байхгүй газар хүүхдүүд ч бас зовдөг. Хэрв бид эзний замыг мэддэг, түүнийг дагаж, Бурханы үгийг дээдэлдэг бол бидний хүн нэг бүр зөвхт шудраг амьдралаар амьдрах болно. Ингэж эхнэр нөхөр хоёр нэг баг болж чадах юм. Тэгээд үүний үр дагавар нь бидний үр хүүхэд, хойч үе манч бас бидний жишээг дагах болно. Насан туршдаа үлгэр дуурайлал болж амьдрах нь бидний амьдралын зорилго байх ёстой. Ингэснээр үр хүүхдүүд маань Бурханы замаас холдохгүй байх болно. Учир нь багадан зүрхэнд нь суулгасан үр нь тэндээ байсаар л байх юм. Тэгээд Бурхан амласнаа заавал биелүүлэх болно.